За өглөөний минь тэгээд A Day in My Life буюу миний нэг өдөр хэрхэн өнгөрдөгөө part 2 хэлж байна. За тэгээд өглөө ингэж босоод тэгээд цайгаа үлээж хоорондоо нийслэл хөхөөцээ. Тэгээд цай маань болсон байна. Тэгээд шар сүндөг зэц сүтэцээ. Өглөөний цайндаа эцэн. Үнэхээр гоё байсан. Ингэж харагдаж байна. Талах зэц сүтэцээ. За тэгээд өдрийн хоол кимчижигээ. Ээжийн гарын кимчижигээ гизэн. Үнэхээр гоё байсан. Тэгээд хоолоо идчихэд десерт болгоод бамбар авч идсэн. Бамбар бол үнэхээр гоё байсан. Тэгээд Rio Tinto талбай малбай оруулахаар хэдүүлээ үсээ гэлцгээе. Тэгээд ийм гээл авсан. Тэгээд 5,000 гэж исэн шүү. 5,000 харуулж байна. Зодтолж байна. Шившин. Ерөөсөө хэрэглээгүй байсан болохоор сайхан шиг үсэндээ ихийг нэлж өгсөн. Маш их нэлсэн шүү. За тэгээд гэлцээр. Ингээ гэлж байгаа хэсгийг маань та нар харах нь байна. Тэгээд үсээ гэлд дуусныхаа дараа нэг ингэж мингээд. Тэгээд одоо ингээ уртлынхаа жижиг үснүүдийг хідүүлээ янзлна. Тэгээд энэ болохоор миний үсэндээ хэрэгэлдэг сойз бохгүй юу. Тэгээд ингэж байгаад сайхан шиг гэлднэ. За ингээ гэлж байгаа хэсэг оруулсан байна. Нарыг хараарай. За тэгээд нарны тосгод төрхөн. Энэ бол усан бүтцтэй амар гоё нарны тос байсан. Ингээл нэг гэж төрхөөл ялаал. За тэгээд сайхан тарааж өгнө. Тэгээд нэг миний арьсан дээр ялаалтлаа гэдэг шиг байна. За тэнгүүдээ бамбраа дахин бамбар ийцэн. Тэгээд нүрээ нэг хөнгөн будснаа харуулж байна. Камерын дээр нэг харагдахгүй байсан шүү. Тэснээс амар харагдчихсан талбарнд бол. За тэгээд нэг өөрийгөө ингэж харуулад тэгээд нүдний шил авсан над зөгч гэнэ үү. Тэгээд нүдний шилээ зүгээд ингэж харагдаж байна. За тэгээд ингээл нар марнд ингээл арьсаа харуулаад айгуу гоё байна. Энэ шил болохоор хамлаа шилэхгүй юу? Тэгээд outfit өмсчүүд гарсан байна. За тэгээд талбай дээр ирээд машина тавьчаад тэгээд асар руу дотгошоо орох гээд алхаж байна. За тэгсэн чинь энэ хөөрхөн төл байсан. 100 хүзээ болох юм бэ? Хөөрхөн төрсөн миний буруу биштэй гэл тийм төл харна бичээд авсан. Айгу хөөрхөн маадтэй. Вау. Тэгээд өөрийгөө айгу их битсэн байна. За дараа нь болохоор сакура цэцэг байсан. Ус Япон юу болохоор Япон худалдаа зарж байгаа болохоор тэгээд нэг Япон хүмүүсийг бүжиглүүлээд байсан. Тэгээд дуугаа унсан байна. Rio Tinto дээр ирээд болт ахын тоглолт байсан болохоор айгүй их хүн байсан. Тэгээд жоохон гагарлаж суугаад гэрлэг байсан байна. Айгүй орой болсон шүү. За тэгээд хайлайтер гэж гэрэлтүүлээл харуулаад байна. За тэгээд жоохон үлсэд харан догбог авч идсэн. Догбог бол үнэхээр гоё зөөлөн байсан. Үнэхээр гоё халуунууд харцсан, ганц номтон таарсан тэгээд ингэж харуулж байна. Вау. Тэгээд үсээ гэлтсэн болохоор нэг сонирхдаг шүү заяа. За тэгсэн чинь юм унгасан. За тэгээд миний бичлэгийг үзэн баярлалаа. Бэртэ лайк, комент, саба дараад өгөөрэй. Тэгээд бай. Баяртай.